Монгол Улсын засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх, энэ хүрээнд 5 их 80 төгрөгийн шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөр хэрэгжүүлэхэр болсон. Тэгвэл шинэ хоршоо хөдөлгөөний нээлт өнөөдөр болж нийслэл хотноо аймаг сумбүрээс малчин хоршоологчдын 3000 гаруй төлөөлөл оролцож хүнсгүүд аж ахуйн мал аж ахуйн салбар хоршооллын асуудлаар санал туршилгаа харилцан солилцлоо. Өвөл хаврыг дамсан энэ жилийн зуднаар 7.1 сая орчим мал хорогдож 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алджээ. Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа эдгээр малчидаа дэм болохын тулд засгийн газраас 50 хүртэлх сая төгрөгийн хүүгийн нэмжлэгтээ зээл олгож эргэн төлөлтийг эхний нэг жил хойшлуулах боломжийг олгоно гэж байна. Тав хүн бүгд ерөнхийдөө бол 21-р зуунд мал аж ахуйн салбарт төрөөс барих хуультай боллоо. За энэ санхүүжилтийн асуудлууд ороод ирлээ. Үйлдвэрлэх асуудал ороод ирлээ. Хөдөө орон нутагт одоо сууршин амьдрах таатай нөхцөл бүрдэж байна. За шинэ юм эхлэхэд бас тодорхой хугацаанд бэрхшээлүүд тулгарна. Гэхдээ энэ дээр одоо малчид маань ухаантай да. Одоо малаа 30 жил өсгөөд сайхан болгосон. Тэрэн шиг энэ хөдөлгөөнийг дэмжиж хоршоогоо байгуулад бид анхан шатандаа нэмэн үртэг шингээсэн дэлхийн зах зээл дээр гарах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх байхаа гэж бодож байна. Говийн нутагч ингээ тархан суурьшсан байдаг нэг нэгээрээ. Тэгээ тэр бол юу чинь говийн одоо ингээд гэнт байгалийн гамшигт үзэгдэл болохоор тэр юу чинь мөксдөж байгаа хөгжим мөксдөж байгаа байхгүй юу? Одоо ч залуучууд нь хүртэл ингээд юу явцсан ба шүү. Төв явцсан. Хөдөөний ганц хоёр хүн чинь мөвчм мөксдөд байгаа байхгүй юу? Тэгээ энэ шинэ хоршоо хөдөлгөөн юу яснаар хамтын хүчээр л одоо бүх юм рестлэн даван туулах байхгүй юу? Нягт нягч зөндөө байна шүү дээ. Ерөнхийдөө ихний тал нь баг хэдийн үе нягт болцсон байгаа. Би эрийг төрөөс зохицуулаасаа гэж боддгийг. Ерөнхийдөө малчин бол малууд ирсэн заавал тийм олон бах шаардлага байхгүй. монголчууд тэр аяараа уламжлалт мал аж ахуйн салбараа шин дэвшин гаргахгүй бол болохгүй юм байна гэдэг энэ ойлголтыг төрүүлж улсын их хурл засгийн газар энэ шинэ оршоо хөдөлгөөнийг бий болгож хэрэгжүүлэх шаардлага үүслэе гэж тодорхойлж хэлжсэн. Мал аж ахуйн салбар нь ард иргэдийг хүнсээр хөнгөлдрүүдийг төг идэр хангадаг стратегийн чухал салбар. Тиймээс шинэ хоршоо хөдөлгөөн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал болон цагаалт хөдөлгөөнүүдтэй нэгт холбогдож харилцан уялдаатай хэрэгжинэ гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр онцоллоо. Хөдөө аж ахуйн салбарт томоохон хувьсгал хийх боломжтой. Шинэ хоршоо хөдөлгөөн, хүнсний хувьсгал хөдөлгөөн, цагаан алт хөтөлбөрүүд хамтраад бид нар хүнс хөдөө аж ахуйн салбарт томоохон хувьсгал хийж энэ салбарыг тогтоц зооны хувьд шинжлэх, орчин үеийн ухаалаг хөдөө аж ахуйн салбарыг бий болгох ёстой. Энэ салбарт олон залуучууд ажиллаж тэндээс орлоготой ажилладаг байх ёстой. Ашиг орлого олох ёстой. Хөдөөгийн хөгжлийг одоо энэ шинэ хоршоо хөдөлгөөн авчирна гэж бодож байна. Шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулан малчин өрхийн амжиргааг дэмжих, малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний мөнгө урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Малчид хоршиж малаас гарах цагаан эдээ болон түүхий эдээ нэмэн өртөг шингэсэн үнээр борлуулдаг болох боломж бүрдэнэ гэж байна. Тиймээс шинэ хоршоо хөдөлгөөн нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бас засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг бодлого тодорхойлогчид онцолж байна. Сангийн яам Монгол Улсын засгийн